Сайн байцгаана уу? Солонгос хэлний багш Алтан сүх байна. Хамтдаа өнөөдрийн 한국어 발음 5 дугаар хичээлээр д т үсгийн хувирч дуудагдах дүрмийг суралцах болно. д т-гийн хувирч дуудагдах дүрм. Хамтдаа харцгаая. д үсгийн араас х үсэг орвол д нь ж д нь ч болж дуудагдана гэсэн байна. За жишээлбэл энийг уншихдаа хадида гэж юусэн уншихгүй. Хадида. Д-гийн араас х орсон бөгөөд тэгэхээр нөгөө д-гээ ч-гээр уншина гэсэн. Тэгэхээр хачида гэж уншина. Хачида. Дараагийнх нь. д үсгийн араас и үсэг орвол д үсгээ ж болж дуудагдана гэсэн байна. Тэгэхээр мади гэж уншихгүй. д-гийн араас и орсон бөгөөд мади гэж уншихгүй, мажи гэж уншина. Сүүлийнх нь т үсгийн араас и үсэг орвол т-г ч болгож уншина гэсэн үг. Тэгэхээр т-гийн араас и орсон бөгөөд тэгэхээр хати гэж уншихгүй, хачи гэж уншина. Хачи. За шинээр харцгаая. Кочида. Кочида. тачида. тачи다. 굳이. 굳이. 마지. 마지. 붙이다. 붙이다. 같이. 같이 гэж уншина. Анхаарал тавьсан явдал баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баяртай.